За өнөөдөр Якут утганы талаар ярилцъя. Якут утга гэж юу юм бэ? За Якутууд маань мэдээж анч ард түмэн тэгэхээр утганы хэрэглээ бол маш өндөр. Утганы соёлтой. Утгыг ер нь Якутууд бараг 7 нас дээшэл хүүхдэд хэрэглүүлээд эхэлдэг. Ийм анч ард түмэн. Тэгэхээр энэ нөгөө утгыг сахиус мэдээлдэг. Утгагүй Якут гэж юу нь бол байхгүй. Тэгэхээр утганы хэрэглээ соёл бол маш өндөр хөгжсөн юм ард түмэн. Якут утга нь за модны үндэс, ус модны үндэсэн ийм хөвчлийн иштэй байдаг. Энэ ус модны үндэс нь болохоор гол ус руу одоо утгаа унгаах, намаг булчиг руу унгаалаа гэхэд ингээд үндсэн дээр хөөд хэсэгтээ ингээд огж явахад авах магадлал ихтэй. Энэ ус модны үндэсээр хийдгээ гэдэг. За дээрэс нь ус модны үндэс одоо энэ модны үндэс маань гарт өвтэйхэн хальтахгүй. Тэгээд эрс тэрс уур амьсгалд болохоор хайрахгүй. Тэгэхээр ийм гар жишээ нь одоо ажиллаад ингээд яг хөлрөөд эхлэхэд л наалддаг юм. Гулах магадлал айгүй багтаа юм утга байдаг. За эртний хувьд болохоор энэ нэг талтай эрттэй, нөгөө талтай юм ховл хөнгөр таллаатай ийм утга байдаг. Энийн давуу тал нь юу вэ гэхээр маш эрттэй. Дээрээс нь утгыг одоо нэг загас магас ан аав тэр буг баава гэх мэт ингээл ан аавын үед хэрглэж явах болохоор энэ гадаргуу дээр юм наалдахгүй байх. Нөгөө талаасаа энэ одоо амиа хамгаалах зэрлэг амтанд дайрахад одоо энэ чадлахад одоо энэ нөгөө ийм хөнхөр ховлтой учраас энүүгээрээ агаар орж утганд ирэх гарт ирэх ачааллыг бол багасгадаг гэж үздэг. Тэгэхээр энэ нэг талтаа ийм ховлтой хөнхөр таллаатай нөгөө талтаа эрттэй байдгийн давуу тал ерөөсөө энэ. Дээрээс нь энэ мөрийн сайн анзаарч байгаа. Мөр бол ийм байдгаа. За Якут утганы талаар өөр мэдлэг мэдээлэл санал солилцох зүйлээ бичээрэй. Тэгээд Якут утганы талаар ярилцъя. Өөр дутуу орхигдуулсан нэмж бичих ярих зүйлээ найзууд бичээрэй. Facebook руу манай пэйж рүү бичээрэй. Санал солилцъё энэ дэр.